За бүгдээ сайн байцгаана уу? Бид бүхэн өнөөдрийн хичээлээр Pyraminx буюу гурвалжин шогийн анхан шатны аргачлалаар илүү зурхална. За бид бүхэн тухайн шоог илүү зурхаас өмнө шооны бүтцийг ойлгох хэрэгтэй гэдгийг одоо мэдж авсан байх. За тэгэхээр гурвалжин шоо нь болохоор өөрийн гэсэн төвтэй, за мөн орой, за мөн ирмэг гэсэн ингээд гурван хэсгээс бүрддэг. За хамгийн орой хэсгүүд буюу энэ дөрвөн талд байгаа хэсгүүд нь болохоор зүгээр та өөрийнхөө харж байгаа төдөл эргүүлээд харуулах боломжтой маш амархан хэсгүүд. Энэ дэр гэдэг бол айлч тийшээгээ нэг эргүүлэх боломжтой байдаг. За дараагийнх нь болохоор гурвалжин шооны хамгийн чухал хэсэг буюу за яг оройн хэсгийн доор байдаг энэ нүднүүд эдгээр нь болохоор гурвалжин шооны маань өөрөө төв хэсэг. Ямар ч тохиолдолд ямар ч үйл хийсэн гэдэг бол 3-5 дахь шооны төв шиг ер нь бол байрлалаа хизээж алдахгүй гэдэг бол байж байдаг хэсэг. Та яаж шоо өргөсөн бэ? Гурвалжин шооны төв ер нь бол энэ байрал дээр байдаг гэсэн үг. За түүний дараа хамгийн сүүлийн хэсэг бол гурвалжин шооны ирмэг гэдэг хэсгүүд. Ирмэгт нь болохоор хоёр өнгийг өөр дээр агуулдаг. Гурвалжин шоон дээр нийтдээ 6 ширхэг ирмэг байдаг. Тэгээ бид бүхэн төвүүдийг зөв байрлуулж 6 ширхэг ирмэгийг зөв оруулснаар гурвалжин шоогоо ирүүлэх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр эдлээ одоо гурвалжин шооны эхний хэсэг буюу хэрээс үүсэхийг сурцгаая. За тэгэхээр миний гурвалжин шоо яг холигдсон байдлаа байна. За бид бүхэн шоогоо харахад илүү хэлбэрхэн болгох. За мөн дээрээс нь за бид бүхэн 3-3. За гурвалжин шоогоо холсон байдлаа байна. За бид бүхэн шоогоо харахад илүү хэлбэрхэн болгох үднээс анхааран сурж байгаа та бүхэн зөвлөхөд хамгийн орой хэсэг буюу энэ цахууд дээр байгаа дөрвөн орой гэдэг бол эвлүүлжтэй илүү харахад илүү амархан болгодог. Энэ дээр гэдэг бол сураад ах зүйл нэг байхгүй та зөвхөн зөв тийш нь эргүүлэх хангалттай. За ингэснээр гэдэг шоог харахад илүү хэлбэрхэн болдог. За тэгэхээр бид бүхэн амархан байлгах үднээс ямар тааж гурвалжин шооны нэг өнгө буюу шар өнгнөөс эхлүүл илүү зүгээрх. Ягаад өнгөндөө тасчих юм бол дараагаар нь өнгөө харахад илүү хэлбэрхэн тассан өнгө гэдэг бол харахад хурдан байдаг. За би шар өнгийг сонгоё. За гурвалжин шоон дээр төв гэж байдаг гэж бид бүхэн мэдж авсан. За тэгэхээр төвүүдийг бид бүхэн 3 хэсэг байгаа. 3 төвийг нэг газар цуглуулах хэрэгтэй. За жишээ нь би эхлээд шоогоо маш анхааралтай ажиглаад за хаана төв байгаа гэдээ л илүү олох хэрэгтэй. Энд нэг байна, энд хоёр дахь нь байна. 3 дахь нь энэ байна гэсэн үг. За тэгэхээр энэ 3 гэдэг бол бид бүхэн хамгийн гол нь нэг газар, яг нэг тал дээр нэг гэдэг бол авчрах шаардлагатай. За би чинь шар өнгийг доош нь нэг буулгая. За дараагаар нь болохоор энэ төвийг доош нь буулгая. За эцэст нь би оройг зүүн ширхүүсэд бол энэ гурвалжин шооны маань нэм тэмдэг. Нэм гэхэд бас арай жоохон өрөөсгөл тийм болоо би нэг хэрээс гэж нэрлэждэг. За энэ хэсэгтээ гэдэг бол шар өнгийн хэрээс маань үссэн гэсэн үг. За хэдлээ болохоор шар өнгийн хэрээсийг үүсэх өөр жишээнүүдийг харцгаая. За шоом нь холигдсон байдлаа байна. За ямар ч шар өнгийн хэрээсийг харцгаая. За энэ жишээ нэг, энд 2 байна. За тэгээ 3 дахь өнгө маань байна. За тэгэхээр ихэнх хүмүүсийн гаргадаг гурвалжин шооны алдаа болохоор хэрээс үүсэхдээ хамгийн их хүндрэл учруулдаг нь хоёр талыг нь одоо эвлэгдсэн хоёр талыг нь харснаа 3 дахь өнгийн төв буюу хэрээсийнхээ өнгийг ийшээ авчрах гэдэг. За энэ болохоор өөрөө нэгэсэндээ боломжгүй юм. Ягаад гэхээр энэ хоёр өнг буруу ирсэн байна нэгдүгээрт, хоёрдугаарт гурвалжин шооны тухайн төвүүд нь тухайн тойрог дээр л ирдэг, тухайн тал дээр л ирдэг учраас энэ байгаа өнгийг би энд аваачих нь бол ямар ч боломж авахгүй. Тэгэхээр бид бүхэн энийг арай өөрөөр харах буюу гурван талыг гурвуулангийн задарсан маань төсөөлөөд нэг тал дээр нь уулзуулна гэдэг л гол үндсэн ойлголттой болох хэрэгтэй. За би анхаарал тааръя. Энэ хоёр өнг хэрвээ энэ дээр ирэх юм бол би 3 дахь өнгийн хэрээсийг энэ дээр авчрах боломжтой гэж нь бол харах хэрэгтэй. За би та бүхэнийг харуулъя. За ямар ч би нэг дээш нэргүүллээ. За шоогоо өрлөө оруулж бариад гурвалжин нэг үлдсэний хэрээсийг оройг эргүүлье. За би зүүн гартлыг доош нь буулгая. Тийм бааз. За тэрнээс биш энд байгаа шар өнгийг ийш аваачих. Ямар ч боломжгүй. Яаж эргүүлсэн та энд аваачих боломжгүй. Тийм болохоор эсгээр нь буюу гурвуулын нэг газар уулзуулна гэж харах юм бол илүү зүгээр гэсэн үг. За бид бүхэн шар өнгийн хэрээсийг бол хийж дусслаа. За тэгэхээр бид бүхэн одоо шар өнгийн тал дээр ирмүүдийг бүгдийг зөв оруулах хэрэгтэй. За тэгэхээр миний нүдэнд хамгийн түрүүнд тусч байгаа өнгө болохоор энэ ногоон шар өнгийн ирмэг байна. За бид бүхэн гурвалжин шооныгоо төвийг бас хардагтайгаа адилхан энэ бол гурвалжин шооныгоо төвийг бас ирмүүдтэй харьцуулж харах хэрэгтэй. За энэ хоёр өнгийг гэдэг би тэлээ бөөнөр харцгаая. Зинхэр бол ногоонг бол ижлэх юм биш. Тэгэхээр энэ өнгө өөрөө таарахгүй гэсэн үг. За тэгээ би шооныхоо тэнхлэхийг зүүн шин солиод оройг болохоор дагуулж хийдэл зүүн шин нэргүүлж үзье. За тэгсэн одоо яасан бэ гэхээр ногоон өнгө маань өөрөө
доотлон өнгөтэй таарч байгаа. Ногоон таарсан шар өнгийн ирмэг маань баруун талд байгаа гэсэн үг. За тэгэхээр бид бүхэн нэг сайн анхаарал тавья. За баруун гартал байгаа бол бид бүхэн гурвалжин шооныхоо зүүн гар талыг дээш нь өргөх хэрэгтэй. За одоо болохоор гурвалжин шооныхоо орой хэсгийг зүүндэш нь эргүүлнэ. За дээдсэд нь доош нь болгон зүүн гар талыг. За ингэснээр дээр ил байсан гэдэг бол ирмэг маань гэдэг бол доошоо орж байгаа. За нэг тиймсийн ирүүл зурчаас бид бүхэн хараад байгаа шаардлагагүй учраас тэнхлэгээ дахин өөр тийш буюу зүүн шив бийсэлээ. За энэ удаа болохоор энд дээр болохоор ямар ч шар өнгөрөөс огт байхгүй. Энд нэг шар нэсэндээ буруу хэлээд хэрэгэд орсон байгаа тохиолдол. За тэгэхээр биенд байгаа шар өнгийг хэрхэн дээшээ гаргаж авах вэ гэхээр за баруун гартлыг доош нь буулгаад зүүн гартлыг доош нь буулгана. Баруун гартлыг дээшээ, зүүн гартлыг дээш нь гэсэн үг. За нэгсэндээ гурвалжин шооны баруун гарын цэцлийг хийгээ гараад ирж байгаа. За одоо доор байсан ёроолт байсан гэдэг бол шар өнгийн ирмэг маань гэдэг бол зүүн гартал гарчсан байна. За одоо ингэж бол өнгийг харах юм бол зүүн гартлын улаан өнгөнд таарсан, улаан өнгөнд таарсан. За шар өнгө нь зүүн гартал гэсэн үг. За харин одоо зүүн гартал байгаа учраас би зүүнний эсрэг тал буюу баруун гартлыг дээш нь өргөх ёстой. За тэгээд орой хэсгийг баруун чиглэл рүү эргүүлнэ. За эцэст нь баруун гартлыг доош нь болгоно. За ингэснээр дээр байсан гэдэг бол буруу байсан. Шар өнгийн ирмэг маань гэдэг бол зөв орсон байна. За тухайн талбай нь LED илэрчсэн байгаа учраас өмнөд би тэнхлэгээ зүүн шийсэлье. За энэ дор болохоор мөн адил гэдэг бол машраад буруу орсон байгаа шар өнгийн ирмэг байна. За тэгэхээр бид бүхэн энэ тохиолдолд баруун гарын цэцлийг хийгээд доор буруу орчсон байгаа ирмгийг гэдэг бол дээш нь гарч ирж байна. За зүүн гарталтай байгаа тохиолдол учраас би баруун гартыг дээш нь өргөнө, орой зүүн дэш нь эргүүлээ, баруун гартыг доош нь болгоно. За ингэснээр гэдэг бол гурвалжин шооны маань эхний өнгө буюу шар өнгийн өнгө нь өөрөө зөв илэрсэн байна. За энэ удаа арай илүү хэлбэр гаргаж байна. Ягаад тэгэхээр дээр арай их шар өнгө гарч байгааз. За ямар ч тач энэ болохоор за харцгаа энд эхлээд хамгийн түрүүнд барьсан байдлаас харвал энд шар өнгө байна. Энд улаан өнгө байна. За хэдийгээр зүүн гартал байгаа ч гэсэндээ бидний хийд сурснаас арай өөрөөр буюу тухайн өнгө маань өөрөө өөдөөс харахтаа гэдэг бол таараг гарч байгааз шар улаан өнгө яг өөрөөр зөрчсөн байна. Тэгэхээр би нэг эсрэг тийш нь эргүүлэх хэрэгтэй. Хэрвээ зүүн гарталынх юм бол би баруун тишээ эргүүлнэ гэсэн үг. За одоо л тухайн маань гэдэг бол яг улаан өнгө нэрэ таарцсан гэж байна. Улаан тал нь. За тийм болохоор энэ хэсэг нь баруун талд байгаа учраас би зүүн гартыг дээш нь өргөнө. Оройг зүүн тиш нь эргүүллээ. Зүүн гартыг доош нь болгоно. За би одоо тэнхлэхээс үлээ. Энд ногоон таарсан байна. За зүүн гартал байна. Зүүн гартал байвал эсрэг тал нь буюу баруун гартыг би дээш нь өргөх ёстой. Оройг баруун тиш нь эргүүлнэ. За тэгээд баруун гартыг доош нь болгоно. За сүүлийн өнгө нь болохоор энэ зинхэр болон шар өнгө байна. За хэдийгээр баруун гартал таарсан байна тийм ээ. Гисэн хідэж ихэд бол өөдөөс нь гэдэг яг уртаас нь харах юм бол хоёр өнгө маань зөрчсөн байгаа. Тэгэхээр би нэг баруун тал байвал эсрэг тийш нь буюу зүүн тийш нь эргүүлэх хэрэгтэй. Тэгснээр гэдэг бол бид бүхний мэддэг гэдэг бол хоёр өнгө нь хоёулаа таарсан байгаа тохиолдол гэдэг бол шилжүүлэх хэрэгтэй. За харин одоо баруун гартыг дээш нь өргөөд оройг зүүн гарт тийш нь эргүүлнэ. Баруун гартлыг доош нь болгоно. За ингэснээр бид бүхний гэдэг бол гурвалжин шоо мөн өөрөө эхний өнгө нь өөрөө бүр илэрсэн байна. Гурвалжин шооны баруун гарын цохол за мөн зүүн гарын цохол гэсэн хоёр үйлдэлийг зайлшгүй суух шаардлагатай. Энэ шоонуудын үйлдэл нь таны гарыг зөвшрүүлэх за мөн дээрээс нь үйлдэлээр маш их ажилладаг учраас зайлшгүй сурах хэрэгтэй үйлдэл юм аа. За тэгэхээр бид бүхэн эхлээд юуны төрөнд баруун гарын цохлоос эхлэе. За та бүхэн үйлдэлийг сурахаас өмнө бас шооныхоо үндсэн барилтыг мэдж явах нь чухал. За таны зүүн болон баруун гар ирэх өөр гурвалжин шооныхоо доод хэсгийн хоёр түгээс барьсан. За долоор болохоор хойд баруун хойд зүүн хойд хэсгийн гэдэг бол хоёр талынхаа дүв дээр барьсан. Ирэх өөр ядам морон шоогоо төссөн байдалтай ер нь гурвалжин шооноор хичээр рууны оролцоо харилцан харьцангуй бага байдаг буюу оролцоо байх гэсэн. За энэ бол шоогоо гэдэг айлчлахын 3 руугаар жимгсэн байдалтай барина гэсэн үг. За бид бүхэн барилтаа зөв авцсан. За арай одоо баруун гарын цэцлийг хийж эхлэе. За эхлээд баруун гартлыг доош нь буулгана. Зүүн гартлыг доош нь буулгана. Баруун гартлыг дээшээ, зүүн гартлыг дээшээ. За дахин нэг тавтъя. Баруун гар доошоо, зүүн гар доошоо, баруун гар дээшээ, зүүн гар дээшээ. За хэдлээ одоо харин зүүн гарын цэцлийг хийж үзье. За зүүн гарын цэцэл нь зүүн гартлыг доош нь буулгана, баруун гартлыг доош нь буулгана, зүүн гартал дээшээ, баруун гартал дээшээ. За дахин нэг тавтъя. Зүүн гар доошоо,
баруун гар доошоо, зүүн гар дээшээ, баруун гар дээшээ. За та бүхэн баруун болон зүүн гарын сахыг хийж яаж хийдгийг бол харсан баг. Тэгээ та бүхэн үүлдээ илүү хурдан хийдэг болоход бол аль болох гараа салахгүйгээр дараалал дагуу зөв үзрээрээ.